Өнөөдөр олон улсын архивын өдөр тохиож байна. За тус өдрийг тохиолдуулан үндэсний төв архив нь урлагийн гавьяа зүтгэлтэн доктор профессор Энэвшин бичсэн 40 ботном 50 цагийн хашны бичлэг зэргийг хүлээн авч сан хөмөргөө арвижууллаа. За Энэвшин үндэсний язгуур дуу хөгжмийн талаар 60 гаруй жил судалсан хөгжим судлалын анхны доктор төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдыг бэлтгэж энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрх юм аа. Би одоо 60 жилийн турш Монголын үндэсний язгуур дуу хөгжмийг судлаа. 40 бот ном хэвлүүллээ. Хээрийн шинжилгээний экспедицээр явж 60 жил судаллаа. Энд бол цаасан өв архивын бичмэл өв өөрөөр хэлбэл экспедицийн цуглуулгын хоёр төрлийн өвийг улсын төв архивын санд хувийн сан үүсгэж байна. Түүний хүлээлгэн өгч байгаа баримтуудыг дурдвал уртын дууны уламжлал, өвийн талаар хийсэн судалгааны дүрс бичлэг, мөн 21 аймгийн 1000 гаруй өв тээгчээс авсан морин хуурын үүсэл хөгжил, модон цуур, лимб, бишгүүр, цоор, икeel хуур, товшуур зэрэг ардын хөгжмүүдийн судалгааны бичлэг, түүнчлэн халах загчин бурайд, баяд ардын дуу, хөөмийн хархираа эсгэрээ зэргийн үүсэл хөгжил, тэдгээрийн уялдаа холбоог харьцуулан Ахмад дуучдын хоолойг бичиж, дуулах арга барилыг харьцуулан судалсан байна. За Энэвшин хувийн гаралтай баримтаар үүсгэж авч байгаа баримтуудын онцлог гэх юм бол одоо Монголын ард түмний өв соёл урлагийг илэрхийлсэн одоо Монголын уртын дуу, Монголын хөгжмийн үндэсний зэвсгүүдийн гарал үүсэл түүх. За тэр үтгэл одоо Монгол туурхтнуудыг хамруулж байгаагаар онцлогтой. Одоо Монголын уртын дууны арга барилыг гэхэд бол одоо зөвхөн монголчууд төдийгүй одоо өвөр Монгол, бурайд монголчууд одоо энэ хэрийн судалгааны хүрээнд хамрагдсан яриа бичлэг аман түүхүүд орж ирж байгаагаар онцлогтой. За дээрэс нь баримтын онцлогийн хувьд бол тухайн хувь хүний намтар түүх эрдэм шинжилгээ судалгаанд холбогдохоос гадна одоо тусгай төрлийн тэгчдэр хадгалагддаг аауд дүрсвчлэг хэрийн судалгааны аман түүхтэй холбоотой баримтууд орж ирж байгаагаар онцлогтой байна. Энэвшин урлаг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсгэн байгуулагч Лувсан Мандангой удирдлагадор энэ бүх судалгаагаа эхлүүлж байсан урлаг судлалын секторын анхны эрдэм шинжилгээний ажилт юм а. Харин үндэсний төв архив нь 200 гаруй хувийн гаралтай баримтыг хадгалдаг байна. Ингэхдээ Монгол улсын түүх, нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг соёлын ач холбогдолтой баримтуудыг тусгай шалгуураар сонгодог байна.